Та subscribe дарж сувга захиалаарай. Мөн хонхон дээр дарснаар дараагийн шинэ бичлэг ороход танд мэдэгдэх болно. Эрлэгийн илгээсэн чөтгөр шулан буюу хүн авалсан аимшигт араатны төгсгөл. Нүрээ хараахан угааж амжаагүй байгаа хүүхэд мэт халтарцсан саран авхай бараан үлсийн цаагуур шургаж ой тэр чигээрээ гүн харанхуй думлаа. Авраг моддын эв хавгүй ихэн сарвайсан мөчрүүдийн сүүдэр салхины аясаар ганхан хөдөлж сэтгэлийн угт ямар нэг далд айдас төрүүлнэ. Мөн чөмөг нэвтүүлэх хүйтэн салхи энэ бүхэндээ зохилдох мэт уламж их төгшүр төрүүлэх аж. Хааны торгон цэргийн хорооны офицер Йонол Мирия хэдийгээр зүрхээ чангалахын тулд хатуу дарс хэтэртэл балгасан ч үе төрж буй Юрбусын айцыг сэтгэлээс хөөж чадахгүй гэдгээ мэдэрч яв. Тэрбээр нөмрөг цовныхаа ингрээр нүрээ халахлан юудэнд нь бараг бүтэн биеэрээ багтээ игэж чармах мэт байдгаараа атарчээ. Бурхан тэнгэр минь. Би өөр нь яах гэж зам товчлохоор шийдвэ? Эмээ маань яг энэ хавьд оршуулгын газар байдаг бөгөөд мөн үүрээр явсан хүмүүсийг алж цусыг нь сордог махчингууд амьдардаг тухай ярьж байсан шүү дээ. Тэрбээр энэ бодлоо бараг дуусгаж амжаагүй байтал түүний хажуухан талд ямар нэгэн амтан уртаар уйлахдуу харанхуй үдшийн агаарыг хаг зүсэн хангинав. Цус сорогч гэсэн бодол Мирагийн толгойд гарсан архийг хоромхон зур салхи мэт хийсгэн удаж айн сандарсан тэрбээр гар бууга сух татна таамгаар хэд хий буудаад харсан зүгтээ толгоогоо тэврэн ухаан зулгагүй харав. Бороо ороод нэг их удаагүй байсан болохоор нойтон мөчр нүрийг нь ташуурдах мэт ороолгох ихч анзаарах сөхөө байсангүй. Харин модны хожуулд таварцаглан унсан хойноо л генет сэхэ авч аманда ертөнцийн хамгийн муу мухай хараал урсган өндих гээд өмнөө зогсох нэгэн зүйлийг хараад хамаг биенийх нь хүйтэн хөлс чихрэн таг хөшчөө. Түүний өмнөөс цог шиг улаан хоёр нүд огт хөдөлгөөнгүй ширтэж байв. Бурхан минь намайг авраач. За байц нөгөө тарнигч нь цааш нь юу гэдэг бilé? Чөтгөр ав гэж. Химэн Мирия амандаа үглэнгээ салгалсан гараараа бууга сумлахыг оролдов. Генет тэнгэрт тасхийн дуугарч хурц цахилгаан хоромхон зур түүний сууж байсан газрыг гэрэлтүүллээ. Офицер сандарсандаа бууга алдаж орхив. Гэтэл түүний өмнө 20 орчим метрийн зайд аврах том саарал чон цааш хараад оцгон сууж байв. Аимшигт араатан хідэн хором хөдөлгөөнгүй сууж байснаа түүний зүг зантхар толгоогоо аажимхан эргүүлэхэд аманд нь цав цагаан зүйл хөндлөн зуулттай байхан тэрэ. Үүл аажмаар салхинд туугдан ойн энхүү цоорхойг сарны бүдэг саарал туяа нэвтгэж хоолойрын бараа бүдэг бадаг харагдах үйс болох үед Мирия чонын аманд зуулттай зүйл чухам юу болохыг нь маш сайн харлаа. Тэр нь бяцхан хүүхдийн булбар айхан гар байв. Молдавын Атиану цайзын 100 гаруй цэргүүд Йонол Мирияг ойд ухаангүй хэвтэж байхад нь олдчихлээ. Тэрбээр цайзын хаалгаар орсон даруйдаа сэргэж айсандаа болоод зүрхэн зогсох шахан чичрэх аж. Түүний яриаг сонссон цэргүүд шүнжэнгөө ойг самнан чон болоод түүний барьсан хүүхдийн цогцыг хайв. Халуухан хөнжлөөсөө хөөгдөн боссон харуулын дарга юу ч олдоогүй дуурлан цохолдож Мирияг зөвхөн муу хармал архины цагаан солио туссан новш. Ингэж хийм хараагүй бол бид юу гэж энэ харахуушин нохоо шиг ой шиншилж явах юм бэ? Гэсэн хараалыг амандаа үглэж алхаж явлаа. Үнэхээр тэд юу ч олсонгүй.
Харин өглөө нь олсон. Олох олохдоо олон хүн хэрдэхийн цочмоор зүйлтэй таарлцсан. Нэгэн өндөр гэгчийн жимсний бутны дэргэд тэр гихийн тэмдэггүй болтол сэглэж мэрсэн хүүхдийн толгой харагдав. Түүний цаахан талд цус нүж болсон хувцсны тасархай хөглөрнө. Чонно ширхэгч яс үлдэлгүй эдсэн байхан тэр. 1508 оны 8 дугаар сарын дунд үе Молдовын Вант улсад маш их ган гачиг тохиов. Мөн ганц нүдэд хэмээх 3 дугаар хаан Турктэй дайн хийхийн тулд тариаждаас асар өндөр татвар авч эхэлсэн тул тэд өөрийн ирэхгүй өлсгөлөнд нэрвэгдэж байлаа. Тиймээс өлбөрч өгөхгүй тулд өдөржин тариан талбайд ажилласан хүмүүс хүүхдүүдэд ойр руу явуулж жимс мөөг түүж эрхийг даалгана. Кишиневийн ойд 7 хоногийн дотор 3 хүүхэд орс сурггүй алга боллоо. Тэднээс зөвхөн цусанд нэвчсэн хэсэгхэн шороо, зажил сэгэлсэн үстэй толгой л үлдсэн байдаг гэж. Харин 4 дахь хүүхдийг алга болгох үед буюу офицер Йонл Мириагийн харсан цогцсны дараа хаан уг чоныг алгах хүртэл ойд явж жимс түүхийг хориглолоо. Энэхүү аврах том цаарл чонын зүрх зүсэм ойлгохдоо нэг бус ихийг шөн дунд хүүхдийнхээ өрөөний зүг гүйлгэж алаг үрн амгалан тайван нойрсож буй эсхийг шалгахад хүргэдэг байв. Учир нь чигээш хэмээх суурьнд шөнө нэгэн айлын цонхоор гайхал чон орж нэг хурж байсан бяцхан охиныг эгчийнхэн дэргэд тасар татан хайсан аимшигт хэрэг гарсан ажээ. Энэ бол чон болж хувирсан чөтгөр шулам хэмээн тосгоныхон шивнэлдэж ламнар байнга зул өргөж ойн зүг таринтай ус цацна. 10 дугаар сар гэхэд 7 тосгоны нийт 15 хүүхэд чононд бариулсан байна. Гаслалт ихийн мэгшин уйлах гашуудлын цувгааны шарилын хайрцагт цус нэвчсэн хэсэгхэн шорооноос өөр юу ч үл харагдана. Ард түмэн энэ бүхний дараа дуугийнхан гараа хомхиад суусангүй. Хүүхэд барьсан тохиолдол бүрийн дараа туршлагатай анчид ойг самнан заримдаа ч аз тохиож чон тааран агнсан тохиолдол цөөнгүй. Гэвч тэдний баярыг тун удалгүй нөгөө гайхал чонын ээлжид ав зогсоодог байв. Саарл гайхал тун болгоомжтой нэгэн байлаа. Тэрбэр хизээч том хүн рүү үл давтлана. Гагцхүү бага насны хүүхдүүдийг ангуучлана. 11-р сард хааны зарлага уг чоныг авлан арсыг нь авчирсан хүнд 100 алтан зоос өгөхөөр амлсан зарилгыг энд тэндгүй наав. Энэ нь бас учиртай байваа. Хааныг өөрийнхөө алиас албадан хурман дээр найрлаж байх үед нэгэн галзуу бүсгүй харуулуудын симхийгээр дайран орж найрлагчдын хөлд өөрийнхөө хүүхдийн гавлын ясыг шидэн чамааг энд хоньны мах цусалж суухад чинь эрэлгийн элчийн элгээсэн шулам бидний үр хүүхдийг зооглоод дууслаа. Эрхэм хаантан энэ хохимо толгоогоор хоолоо даруулаарай. Хэмээсэн гэдгээ. Зарлиг гарснаар олигтой үр дүн гарсангүй. Алтан зоос авахыг хүссэн хүн хэдэн зуугаараа гарч хааны сангийн өргөг чухам хизээ агнсан мэдэгдэхгүй өчнөн олон чонын арьс дарж эхэлсэн байна. Тун их удалгүй саарл гайхал өөрийнхөө биег олон нийтэд зарлалаа. Энэ удаа чон Кишинев хотын бараг дэргэд шахам 2 ихэр хүүхдийг зооглосон байв. Нэгийнх нь гидсийг хаг яран нөгөө хүүхдийн хацрыг өрөөс нь нүдтэй нь идсэн байв. Бараг метр шахам зайтай тавьсан хавх ямар ч үр дүнгээ өгсөнгүй. Тэгэд ч энэ чон үхрийн мах бус хүний мах сонирхдаг нь тун тодорхой болов. Зарим нэг анчин нууцаар дөнгөж нас барсан хүний махаар хавхаа цэнэглээд ч тус болсонгүй. Ингээд хаан Кишиневийн тэргүүн хамбад хандан нэгэн хүсэлт гаргасан гэдгээ. Тэрбэр цэцэг өвчнөөр үхсэн өнчин хүүхдүүдийн цогцсыг хийж тавь. Харин энэ нүглийг хэлтрүүлж өгөөч гэсэн хүсэлт гаргасан гэдэг. Хамбч зөвшөөрөв. Энэ арга хэмжээ удалгүй үр дүнгөө өгч саарл гайхал хавханд орлоо. Гэвч түүний арьс хааны ордны ханыг чимэглэх аз дутсан байна. Чон хавханд орсон баруун хөлөө нарийн шуугаар нь тас хазаж орхиод арилсан байж л дээ. Хагас сарын турш чонын тухай сурах чимээ гарсангүй. Тариачид түүнийг цусалдаад өгсөн байх хэмээн таамаглаж баярлана. Харин
12 дугаар сард аимшигт чон дахин гарч ирэв. Тэгэхдээ бүрч догширсон тодорхой болов. 2 хоногийн дотор 5 хүүхэд барьж, заримыг нь идэлгүйгээр бараг километр орчим газар сувуулан тасчиж хайсан байв. Зул сарын баяр гэхэд чон 55 хүүхэд зооглсон байлаа. Тариачид гэр орноо орхин нүүж эхэлв. Учир нь уг чоныг ердийн бууны сум даадаггүй гэсэн цуурхал улам газар авсаар байв. Баан химэх тосгоны өвгөн лам нүрээс хамардан орилж, үнэн алдартны шашинтнуудаа Шулмын хааны элч биднийг авахар иржээ химэн алхана. Тэрбээр одоогоос 2 хоногийн өмнө ач охиноо чонын зоог болгосноос хойш ийхүү галзуурсныг хүмүүс мэдэх учир дуугийнхэн л ширт эзгээ хажээ. Тосгонд үлдсэн хүмүүс шүн ундахгүй үүр цайлгана. Бууга тэврээд л суун. Харин ганц нүдэд хаан гомдол мэдүүлэхээр ирсэн хүмүүсийг хаалганд ч битгий ойртуул гэсэн хачин зорилгыг харуулынхаа цэргүүдэд өгсөн байж л дээ. Хаанд нь тэр үед Марица гэдэг залуухан бүсгүйтэй нууц амрагийн холбоо тогтоогод байсан тул чон хүүхдийн талаар бодох сөхөөгүй явжээ. Энэхүү үзэсгэлэнт бүсгүй хааны ордны унтлагын өрөөнд орчин үеийн порно киноныхон ч атаархмаар явдал уйлдэж байна. Харин явж энэ бүсгүй өөрийн нууц амраг болох хаанаасаа илүү зоримог шийдвэр гаргалаа. Тэрбээр олон нийтэд хандаж тэрхүү аимшигт чоныг алсан хархууд амьдралынхаа туршид үзээгүй гайхамшигтай шүнийг бэлгэлэн гэлээ. Энэ болзол 100 алтан зоосноос ч хүчтэй нөлөөлөв. Айран бараг тарав. Өөрөөр хэлбэл байлдагчаас офицероо хүртэл ойн зүг хөвөрч байв. Хэрвээ үүний өмнө саарал гайхлын авд сайн даала 100 орчим цэрэг гардаг байсан бол Марицагийн энэхүү өвөрмөц зарлалын дараа 1500 хүн чонын эрэлт гарсан гэдгээ. 1509 оны 4-р сарын 11-ний бороотой өглөө 20 цэргийн бүрэлдэхүүнтэй бяцхан баг уг гайхлын үүрэн дээр гинэт яваад орчихж. Түүний оромж болсон аврах том нүх хүмүүсийн гол анхаарлаа тавьж алсан гүнд бус. Харин түүний захаас 200 гатхан алхмын зайд оршиж байлаа. Баг цэргийн ахлагч Стефан Нэмиш Марицатай нэгэн оронд орж байгаагаа санаандаа дүрслэн агуй нөхрөө баярын оч гэрэлтсэн харцаар ширтэж зогсов. Бууга урдаа бэлэн барьсан цэргүүдээс ээлж дарааллан чонын үр рүү оруулж эхэллээ. 3 дахь хүнээ оруулав. Мөн л өмнөх хүмүүсийн адил ямар ч чимээгүй болоод байлаа. 4 дахь цэргээ бараг буудан шүү гэж байгаад орууллаа. Мөн л чимээ гарсангүй. Чон үүрэндээ байгаа нь тодорхой боллоо. Муу хар новшигтэй гэж нэмэш амандаа өглөөд алив ирчүүдээ байгаа бүгдээрээ энэ нөхрүү хий. Маа ингээд чи тэр муу чөтгөр шоломтойгоо хамт тонилог химээгээд шүдэнд зуран шиджээ. Чонын үүр орчмын газар овгос хийх шиг болж нүхийг нь саарлуудаа бүрхэв. Мөн утагдж үгсэн чонын хүүрийг түүний хоолойг нь тас хадсан 4 цэргийн шарилтай хамт дөнгөж маргааш өдөр нь ухаж авах боломж гарч. Баруун хөлийн тавхаагүй байсан тул түүнийг шууд танив. Уг чон үнэхээр аврах том биетэй байлаа. Өндрөөрөө шүдлэн үхрийн хэмжээтэй бөгөөд түүний соёо нь 8 см болов. Хагас жилийн дотор энэ чон Кишиневын орчим 72 хүүхэд барьж идсэн байна. Тиймээс ч уг чонын сэгийг 2-7 хоногийн турш тосгоноор морин тэргэн дээр тавьж яван олон нийтэд үзүүлсэн гэдгээ. Хүүхдээ алдсан эхчүүд чонын нүд рүү нулимн харааж эрчүүд модоор нүднэ. Ингээд чонын хүүр муудан өмхий самхаа хангинуулж эхэлсэн тул морин тэрэгчин нэгэн гүн гихчин жалга руу хаяснаар бүх зүйл дууссан гэдэг. Харин Марица хатагтай амьдардаг байшингийн өмнө хүүхэд нь амьд үлдсэн эхчүүд талархлын тэмдэг болгон хүн бүр жимсний мод суулгалаа. Үүний үр дүнд ганц 2 жилийн дотор бүтэн цагийн турш явж тойрохоор өтгөн цэцэрлэг бий болсон гэдгээ. Стефан Нэмиш өөрийнхөө шагналыг энэ завсар тэсч ядан хүлээж байв. Гэвч Залт хаан түүнийг Турк руу дайнд илгээж улмаар зоригт ир маань тэнд олзлогдсон боол болсон гэдгээ. 1518 онд
3 дугаар хаан нас барав. Тиймээс амлалтаа биелүүлэх боломж гарсан Марица янз бүрийн адал явдал туулан байж нэмэшиг олон талархсан эхчүүдийн суулгаж өгсөн жимсний модны ургацаас олсон орлогоороо олзлогдсон эрийг худалдаж авчээ. Чухам тэр үед Марица 9 жилийн өмнө амлсан янаг дурлалын гайхамшигт шөнийг Стефан нэмэшт бэлгэлсэн гэдэг.